Яасан байцгаана уу? За, өмнөд 7 хоногийн хамаг төвдөр дээр шилжиг оруулж амжаагүй завгүй байгаад за одоо юу болоод өнгөрөө гэдгийг эргэж нэг хараад аа ерөнхийдөө ямар хөө байдалтай байгааг ярилцъя. За тэгэхээр 3 сарын сүүлийн өдөр за амжсан зүйд таад тодорхой хэмжээнд зүйд болов гэж таамаглаж ирсэн боловч бараг зүггүй маш буулаш сарын гантал ингээ хаагдсан. Тэгээ харин хаагдсан боловч дараагийн сарын кандл эхлээд доошоо маш хүчтэй доошоо зүү татаад 2 сарын өмнөх сар буюу 2 сарын зууны лааны зүйтэй уулзах хүчит буцаад дэше өсөд одоо юм том буулш байдалтай байна. Тэгэхээр энийг ICT-гээр immediate balance гэдэг ийм нөхцөлд а ерөнхийдөө маш тэр явж байгаа зүг рүүгээ буюу одоо энэ нөхцөл дэшега маш буулш байдалтай өрөвчлөсөн өсөлт явна гэж болно. Тэр өмнө ингээ харах юм бол энд бас ингээд immediate balance үүссэн маш хүчтэй өсөлт явсан. Энэ буцаад унж орж ирсэн ч гэсэн энэ өмнөх талаатай бас immediate balance хийгээд дахиад ийм том өсөлтөд явж байна. Тэгэхээр энэ ийм immediate balance monthly энэ том кандлаар том цагийн кандлаар ингэж хийж байгаа нь энэ маш хүчтэй өсөлт явна. Магадгүй ганц энэ сард төгсөд өгөхгүй дараагийн сард хүртэл өсөх боломжтой. Бүр одоо нөгөө бид өмнөх хөшлөгүүд төр хэлж ийсэн энэ том цагийн сирений лайн энд явж байгаа. А мөн өмнөх хөшлөгүүд төр хэлж ийсэн энэ том цагийн таргет 3500 бас энэ ээлжийн 5 дугаар вебийн таргет энэ орчин руу байгаа болов уу гэж тооцоолж байгаа. Тэгэхээр энэ лүү бол маш хүчтэйгээр ингээд зөөрс өсөлт явж байна гэж үзэж байгаа. За тэрний дагуу ингээд явж байна. За тэгэхээр өмнөх хөшлөг дээр ярьсан зүйлүүд ямар байдалтай явбаа гэдэг тал дээр бас нэг эргээд харцгийг. За тэгэхээр тул 4 цаг дээр тавиад. За 4 цагийн юм байдалтай байна. За 4 цаг дэргийн сэрээ бас сайн бариад явж байгаа. Энэ ингээд бариад явж байгаа гэж өмнөх бичлэгүүдээр үзүүлж ирсэн. За тэгээд өмнөх бичлэг хийх үед хаана байсан бэ гэхээр өмнөх бичлэг хийх үед 4 цагийн за яг энд байсан гэсэн үг. За. За яг энд ингээд консультейшн хийж хагаад энэ daily candle-ийн 50% completion гэж явцсан гэж ярьж ирсэн тийм ээ. За тэгэхээр яг энэ саммер маягийн талаа ингээ хаагдсан энэ үед шинжилгээ хийжсэн. За энд энэ сирений зураасыг дээр нь гараа хаагдчихсан. Нэг л дээшээ явж байгаад байна. Дараагийн 4 цагийн за ямар яаж хаагдахаас шалтгаалаад дараагийн хөдөлгөөнөд ажилласан дээр баха гэсэн байдалтай байсан. За тэгтээ энэ юу гэж ярьж ирсэн бэ гэхээр маркет дээр иймэрхүү хөдөлгөөн консультейшн яваад тэрнээсээ дээшээ гарч security-тэй аваад буцаж доошоо орж ирэхдээ өмнөх энэ консультейшнээс доошоо орж ирээд имбаланс руу хатгаж internal liquidity аваад тэгээд буцаад энэ хоёруугаа external liquidity руугаа дайрдаг
ийм зарчмаар маркет хөдөлгөөгөө гэж өмнөх хөшлүүд дээр ярьж ирсэн. За тэгээд яг энэний өмнөх хөшлөгтөө бол за эндээс ингэж дэше өсөөд за энд бас нэг юу татсан байсан. М, Энэ импульс хөдөлгөөн энэ импульс хөдөлгөөн ингээд явчих боломжтой байна. Энд нэг засвар орохгүй баг ингээд тэр чигтээ явчих магадгүй гэж ярьж ирсэн. Тэгэхээр яг үндсэндээ яг тэрний дагуу явсан. Тэгээд энэ хөдөлгөөн явахдаа над зогссон байх гэхээр нөгөө энд сирений энэ лайн дээр ингэж реакшн авч ирсэн. Энэ лайнаас дахиж реакшн аваад эндээс унссан. Тэгээ унаад имбаланс дээрээс мөртөл хомбор inverse head and shoulders буюу би бол энийг нуугдмал Quasimodo гэж үздэг. Тэгээд энэ паттерн үсээд ягаад нуугдмал Quasimodo гэж үздэг вэ гэхээр энийг би нэг тодорхойлбоор арга байдаг. Quasimodo паттерн бол энэ сүүлийн мөрөн эхний мөрнөөсөө өндөр гарч иж Quasimodo болдог. Тэгээд нөхцөл бол энэ head reverse head and shoulders паттерн. Гэтэ миний хувьд бол энэ Quasimodo паттерн байдаг. Тэгэхээр энэ волюмнаас шалтгаалаад хийгдсэн арилжаа юмнаас шалтгаалаад энэ илүү өндөр байгаад энэ дээш нь шидэх бас хүчтэй тренд эргүүлдэг паттерн олж өгдөг. За эндээс ороод самплтанд би эндээс ороод энэ external liquid дайрандаа гэдэг мэдчихсэн мөртлөө 800 pips маш богино хугацаанд явж харна. За ийм богино хугацаанд 800 pips явчих юм чинь буцаад нэг correction орж ирэх үед нь дахиад баятна гэд хаасан боловч Nasdaq дээр арилжиж байгаад энэ хөдөлгөөнийг алдсан байсан. Nasdaq дээр харин яг адилхан ийм паттерн үүссэн төстэй. Тэр нь их төстэй. Тэгээд Nasdaq дээр харин 2000 pips ашиг авчихсан. За тэгээ энэ одоо тэр чигтээ яваад ингээд бүр өмнө реакшн авч ирсэн энэ сирений тасгал шумаа хүртэл дэш нэвтэлчлээ. Тэгэхээр бүр өшөө энэ бол нөгөө түрүүн хэлсэн emit monthly candle emit дээр баланс гэсэн учраас өшөө л их болж байна гэж бодож байна. 3500 гарагт байгаа. Өнцөгийн таргет. За тэрлүү ерөөсөө энэ маш хүчтэй ам кандлууд гаргаад баг. Юу бол хөрчих болов гэж бодож байна. Харин энэ 4 цагийн кандл ч гэсэн өмнөх тэр weekly том цагийн сирений шар зураастай энэ орчим давхцж байгаа энэ орчим руу хүрэх боломж илүү өндөр магадлалыг илүү өндөр болгож байгаа. За харин энд хүрсэн үед дахиад тодорхой хэмжээний correction ядаж дундлайн юм уу эсвэл сиренийхаа доод цаг руу ороод ирэхийг үгүйсэхгүй. Тэр болтол ерөөсөө л нэлээд хүчтэй хөдөлгөөнүүд л дэшээ авахаа гэж бодож байна. За энэ бид дээр өмнөх бичлэгтэр ярьжсэн зүйлүүд ингээд явагдлаа. За тэгэхээр энэ internal liquid аваад өсвөд нь орж чадсан арилжаачтал бас тайхаа шиг хийсэн байх. Энэ маш богино хугацаанд өссөн учраас. За одоогийн байдлаар тэгээд яах вэ гэхээр нэг сүртэй correction авахгүй л өсөд байх болов гэж бодож чинь зүгээр нэг ийм улаан кандл гараад буцаад нөгөө кандлаар улаан кандлынхаа тэтлийг эвдэх үед эвдээд хаагдах үед л дагаад арилжаанд орох гэж болохоор ийм хүчтэй импульс хөдөлгөөнд явж байна. За ийм байдлаар 7 хоногийн дундуур хийж байгаа анализ маань иймэрхүү байдалтай байна. Тэгэхээр энэ 7 хоногийн төгсгөлд маркет
маргааш 5 дахь өдөр байгаа. Тэгэхээр маргааш амархгүй байдалтай явагдаад хаагдахыг бид нэр хамтдаа харцгаая. Тэгээд энэ амралтын өдрүүдээр дахин шинжилгээтэй болцгаая.